Сайн байна уу Сайн байна. хаа. Тэгээ энэ удаа одоо Азийн наадмын зохион байгуулалтын сэтгүүлчид хандуулсан зохион байгуулалт хэр болж байна? За сэтгүүлч тусдаа одоо ингээд сэтгүүлчдийн хотхонгаа гаргацсан. Тэр нь яг тамирчдын хотхоны нэгэн адил хоол, унд, тэр тав тух, үйлчилгээ бүх юм байна. Мөн сэтгүүлч зориулсан тусдаа MPC-гээ сэтгүүлчдийн тэр ажлын байр байна. Ажлын байранд энэ бүх юм байна. Зүгээр яг ингээд бүгдийн тооцсон байна л да. Одоо батарей суулаа гэтэл хажуу талын өхнөө тачаад хэлэхдээ шууд сэнэглэгч power bank нь өгч байна. Компьютер нэвтрлэгэнгүүд дахиад нэг компьютер авчираад өгч байна. Бүх юм үнэгүй байна. Хоол гэж өглөөний хоол үнэгүй, өдрийн хоол, оройн хоол нь маш хямдхан баг үнэгүйтэй адилхан байна. Тэгсэн мөртлөө хоолны чанар сонголтол амар гоё. Тэгээд одоо би бас 5 олимпиад явсан, 4 Азийн наадамд явсан. Зөндөл юм үтсэн харсан. Гэхэд энэ хятад бол тэр Бээжинг олимпич тэр одоо Гуанчжуугийн Азийн наадамч тэр одоо энэ Ханчжуугийн Азийн наадам гэдэг яаж гоё их үү гэдэг сэтгэл бүр яг төрөхөөр ахиж бүр ингээд одоо тэгээ натал 30 гаруй Монголоос ирсэн сэтгүүлчд бүр ингээд Азийн наадам ямар гоё юм бэ? Ийм гоё газар байд юм уу? Ямар гоё юм бэ? Энэ хятад ингэж хийдэг байхгүй гэж. Яавал гоё их үү гэж те. Тэгээд зэрэг зохион байгуулалт тэр яг хүн яг алхамдаа ямар юм тохиолдох вэ? Тэрийг бүгдийг тооцсон байна. Хэдэн минут яваад автобусандаа суух уу, очиад яах уу ойлгомжтой. Тэгээд энэ сайн дурын адилчид буй волонтерууд те энэ бол зөвхөн бүр аюу сайн үйлчилж байна. Бүгд хилтэй байна. Бүгд нь орчуулдаг юм зүүцсэн байна. Монгол бол Монгол, Япон бол Япон, Орос бол Орос одоо бүх хэлүүд байж байна. Энэ бол ингээд бүр маш таалагдчих. Ханчжуугийн Азийн наадам тэгээд ийм халуун газар ихэд сэрүүсүүлэх газруудыг хийцэн байна. Одоо сая хүйтэн бороо орж явахад тэр борооноос хамгаалсан юмнууд нь байна. Энэ аюулгүй байдал нь тэр хүмүүстэй хатж байгаа илдэг байна. Яста ийм байна. За, баярлалаа.